Баскервихийн удмаг хэлмэгдүүлсэн нохоо. 12 дугаар бүлэг. Намаг дотор хүний ам осолдов. Би гинэт толгомдсандаа болж сэхээ авч чадалгүй. Чихэндээ үл итгэн хэдэн минутын турш мэлгийн зогсов. Тэгж байснаа үг хэлэхтэй болж нүсэр том ачаа миний мөрнөөс мултарч байгааг мэдрэв. Ийм ячтай хүйтэн дуу энэ ертөнцийн ганц хүнд байх учиртай. Холмс гэд хаширч эхлэв. Та гараад ирээч. Бууга бодгомжтой авч яваарай гэж Холмс мань хэлв. Би намхан сарвчны доогуур мүлхэн гарч ирвэл Холмс чулуун дээр суугаад сэргэлэн бор нүдэрээ миний гайхсан байдлыг ажиглан өгтөв. Өнгөрсөн хугацааны дотор Холмс нилээд турж борлсон байх боловч тогтуун тайван сэргэлэн цовоо байдалтай байв. Цэмцгэрхэн тохирсон биеийн тамирын хувцас сарвчид мадгай өмсснийг харахад яг л намаг дундуур хисүүчилж яваа жуурчинда. Цэвэр цэмцгэр зангаа тавилгүй сахлааг үлчийтэл хусаж ганц ч тод бүгүй цэвэрхэн цамц өмсчээ. Яг л Бейкер стритэд байгаа юм шиг санагдлаа. Би Холмсын гарыг чанга атхан авч энд хүрэлцэн ирснээрээ намайг ингэж баярлуулах хүн өөр хэн байх вүлээ гэж хэлв. Даданд бас жаахан гайхахад хүргээ биз? Ёстой үнэндээ. Ирхэн минь, ганц та гайхаад зогсоогүй шүү. Таныг миний төр хорогдож байгаа орон байрыг олж мэдчихэд тэгэд бас энд дайрагтан гэж юрдөөч санаагүй. Авоохойдоо дөнгөж хориотхон алхмын зайд ирж байж л сая мэдлээ. Миний мөрийг таньчих уу? Үгүй ээ, Ватсон минь. Энэ ертөнцийн түмэн амьтны мөр дотроос ганц таны мөрийг ялгаж танина гэдэг маань би барах ажил бишээ. Та хожим сүлд намайг давъя гэж бодвол эхлээд тамхи худалдаж авдаг дэлгүүрээ солих зүйтэй. Тэгэхгүй бол чин Брэдли, Оксфорд стрит гэсэн марктай янжуур харангуутаал Ватсон найз маань энүүхэн хавьд байгаа бололтой гэж тэр дороо тааварлсан юм. Таны татаж явсан янжуурын үлдэгдэл тэр харгуйн хажууханд хэвтэж байна. Бодвол та энэ хоосон новоохоог зад дайран эзэмдэхэр шийдэх үедээ хайсан биз дээ. Чухамарт игсэн юм. Би яг л тэгж утсан. Таны сониуч занг ис андах биш дээ. Овоохоо дотор бүхчгээд гар бууга бэлдэж бариад эзнийг эргэж ирэхийг хүлээгээл сууж байгаа даа гэж бодлоо. Та тэгээд нэрэн намайг яртан гэж бодоо юу? Таны ямар хүн болохыг юусаа мэдээгүй. Мэдээ гэж бодсон юм. Маш сайн байна, Ватсон минь. Миний орон байрыг яаж олов? Нөгөө ордол ялтан хөөж явхад чинь би мөнгөмж байгаад ар нуруугаараа сарны гэрэлд орчихсноосоо болж л та намайг харсан биз? Тийм ээ, тэгэхэд би харсан их та. Тэгэл энэ овоохоод ирэн иртлээ бүх урцыг нэгжиж гаргав. Үгүй ээ, таны жаар чинь надад мөр гаргаж өгсөн. Тэр жаалыг ажиглаж байдаг өөр хүн амтэн ч бас байгаа. Мөн, дуран аваатай нэг өвгөн би. Би томруулдаг шилэн дээр нь нарны гэрэл гялалзаад байхыг үзсэн хэрн анхандаа юу гихчийн сайн учрыг нь олохгүй байсан юм. Холмс босож урдсандаа шагаагаад Картрайт ирээд явсан байна. Энэ юун зурвас байдаг вүлээ? Та Кумб Трейси ороод ирсэн хэрэг үү? Тэгсэн. Лаура Лайнстай уулзах гэж яваа юу? Тийм ээ. Хачин сайн байна. Та бид хоёр энэ эрэл суралдаа яг л ижил замаар яваа шиг байна. Одоо тэгэхээр ож мэдсэн зүйлээ хин хиндэ дуулгая. Таныг энд ирээд байгаад би тоймгүй их баярлаж байна. Энэ олон нууц өөрт тодгарсан их хариуцлагадаа дарагдаж тарих толгой маань бүр бож эхлээд байна. Та чинь яаж яваад эндээс ч үү? Энд юу гихчийг хийж байгаа юм бэ? Холмс маань Бейкер стрит гудамжинд гэртээ суугаад л өнөөх айлган сүрдүүлсэн хэргийн талаар ажиллаж гарч байгаа гэж бодоод явж байлаа шүү. Би яг л твж бодуулах гэсэн юм чинь. Тэгвэл та чинь миний тусалцааг авч байгаа хэрн надад итгэдэггүй байх нэ гэж би уурлав. Дотны найз минь. Энэ хэрэг болон бас бус олон хэрэгт таны тусламж үнэлж баршгүй их юм. Таныг мэхэлчихсэн шиг санагдаж байгаа бол бүү урлаач дээ. Би гуйж байна. Энүүхэндээ гэж ярихад зарим талаар таны төлөө л ингэж байгаа юм. Таныг аюул занлын аманд тулгарлаа гэж мэдээд л энэ хэргийг өөрөө биечлэн мөрдөх гэж ирлээ. Хэрв би Генригва та хоёртой хоёултай хамт байгаад байсан бол миний үзэл бодол таныхаас огт ялгагдахгүй байсан. Харин өнөөх бидний өрсөлдөгч дайсан л их сэрэмжтэй болох шүү дээ. Бас тэгээд би шууд Баскервиль хоолд ирчихсэн бол баахан бомбтод орох байсан.
Харин ийм байдлаар ажиллахад ёстой л чөлөөтэй, далдуур сэмхэн байж байгаад яадгаа алдах цагт гараад ирэх боломжтой болж байгаа юм. Та надаас нуугдаад байхын хэрэг юу вэ? Миний энд байгааг та мэдсэн байлаа гэхэд ямар ч ашиг гарахгүй. Харин би өөрийгөө игчлээд өнгөрөх байсан. Та надад ямар нэг юм ярмаар хэрэг гарч ч болзошгүй. Эсвэл өгийн сайхан сэтгэлээрээ намайг тогтоо байлгах гэж зүтгэн. Шал хэрэггүй юмд аз туршаад ямар хэрэг байна? Зарлагын конторт ажилладаг жаал хүү Картрайтыг та санаж байна уу? Би түүнийг дагуулад ирсэн. Тэр маань гойд сайхан мөржигж байгаа. Надад хэрэглэгдэх өчүүхэн юмсыг та мэднэ газар. Татхны хилтерхий, цамцны цэвлэн зах байвал болоо шүү дээ. Хүн өөр юмар яах вэ да? Бас түүнээс гадна Картрайт гэдэг чинь хурцгаараа, хурдан хөлөөрөө нэмэр болж байхгүй юу? Аль аль нь надад бөөн ол зуулаад байгаа. Хооломст бичсэн тайлангуудаа хичнээн их хүч чадал, бахархлаа нэвт шингэн хийснийг санаад хоолой зангиран гомохож. Би чинь бүх тайлангаа шал хоосон юмд бичсэн болж байх шив гэж асуулаа. Хооломс халааснасаа баахан захидал гаргаж ирэв. Хамгийн нарийнаар судалж танигдсан таны захидлууд энэ байна найз минь. Энэ талаар та эргэлзэх хэрэггүй. Игзгийг нь аятайхан тааруулсан болохоор бичсэн тайлангууд чинь ганц өдрийн сааталтайгаар л миний гарт яг ирээд байсан. Миний дэвшүүлэх халуун баярыг хүлээн авна уу? Юр бусын эдрэтэ энэ хэргийн талаар таны хийсэн гэрхэ ажилдалт, онц зүтгэлийг яаж ч магтаад барамгүй. Хооломс намайг ингэж овжин дагчихсанд би эвлэрч чадахгүй байсан хэрнэ. Түүний хийсэн халуун дотног миний сэтгэлийн догтлыг сарниулав. Түүнээс гадна найзынхаа хэлсэн үгний хичнээн үнэн болохыг хүлээн зөвшгин. Сацуу хэрэг явдлын ашиг тусын үүднээс үзэхэд хооломс энэ нутагт ирээд байгааг би мэдээгүй. Ясна нь илүү юм гэдгийг ч ойлголаа. Хооломс миний царайс ирэхийг хараад ийм л байхын зөв. Одоо Лаура Лайнс авханц зочилсон тухайгаа яриач. Компьютерэд байгаа зарим нэгэн зүйлийг мэдээд авч болох ганцхан хүн байгаа учраас таныг хинтээ уулзахаар явсныг амархан таасан. Үннийг хэлэхэд өнөөдөр та тэднийхээр очоогүй бол маргааш би өөрөө очих байсан юм гэлээ. Нар гинт шингэж намаг дээгүүр харанхуй бүрэнхий болжээ. Гадаа суухад сэрүүхэн болж бид хоёр овоо хойд орлоо. Урц дотор бүрт харанхуй байх тунд хооломстой зэрэглэн сууж Лайнс авхаатай хэрхэн яригдсан тухайга хүүрнэв. Хооломс маш их сонирхсон тул олон зүйлийг дахин давтан яриуллаа. Намайг ярьж дуусахад хооломс өгүүлрэв. Энэ бүгд маш чухал зүйлүүд юм. Угаасаа энэ хэрэг юр бишин эдрэтэ хүнд. Тэгээд нэг хэсэг онгорхойг одоо болтол олж нөхөж чадаагүй явсан юм. Лайнс авхаатай Степлтон их найзахтыг та мэдэж байгаа ч үсттэй. Үгүй шүү. Найзахтыг тухай юу ч сонсоогүй. Тийм юм шүү. Тэр хоёр уулзаж учирдаг, бичиг захидлаар харилцдаг, ерөөс юун дээр ч гаждаггүй улс гэж байгаа. Энэ бол бидний гарт орж ирсэн том хүзэр юм. Хэрв энэ хүзрөө гаргаад ирэх юм бол эхнэрт нь нөлөөжин. Эхнэрт нь гэвүү? Таны олж мэдсэн зүйлийн чинь хариуд би ч юухан хэхнээ хуваалцъя. Дүү хүүхэн гээд байгаа Степлтон ахуй чинь үнэндээ эхнэр нь. Хэ, хооломс минь. Таалав итгэж байна уу? Тэгвэл цаадах чинь яаж вэж Генригвэг түүнд сэтгэлтэй болгочихдаг вүлээ. Генригвэн романтик сэтгэл ганц түүнд өөрт нь гай болно. Таныг ажигласнаар хүүхнийг Генрийн эргүүлэхээс ихээхэн хашаад байгаа шүү дээ. Дахин хэлэхэд тэр бүсгүй чинь дүүн биш, эхнэр нь. Ийм овжин самуурал гарахын хэрэг юу вэ? Энэ ийм учиртай. Эхнэр нь гэр бүлгүй хүн шиг байвал Степлтонд хамаагүй ашигтай гэдгийг тэр урдаас харсан хэрэг. Надад ойлгохдохгүй байсан сэжиглэгтүүд совингоор урган гарсан бүх зүйлүүд сэргэн босож байгаль сулагчийг хүрээлэн бүсэлж авлаа. Сийрсэн бүрх малгай өмсөж, ирвэхийн торон ховоо бариад явдаг. Зэвхий даасан царайтай амарлангүй тайван байдлын энэ хүнээс ямар нэгэн аюултай зүйл занал хийлэх шиг санагдлаа. Тэсвэр төвчээрийг ов залтай хослон хэрэглэж гаднаа инээс нь дүр үзүүлээд дотроо өшөө хорслыг агуулсан хүн байх нэ. Тэгвэл бидний өсөлдөгч маань энэ болж байх шивдэ. Биднийг Лондон дотн мөрдөж явсан чинь бас л энэ хүн үү? Тийм ээ. Би энэ нууцыг ингэж их тайлаад байна. Сэргэмжилсэн анхааруулгыг хүүхэн явуулсан биз? Хөдөлгөөнгүй үнэн. Миний удтал төөрөгдөж явсан бүрхэг харанхуй дотроос тэн хагсыг нь нүдэрээ үзэж, тэн хагсыг нь тааварлаж олсон аимшигын их хор заналтай үйлдэхийн үрдэн тодрон гарлаа. Эн чин үнэн юм бидтэй хооломсоо. Степлтон ахуй түүний эхнэр юм гэдгийг та яаж мэдэв?
Степлтон тантай анх уулзахдаа ярианда ам нь халж, намтрийнхаа зарим хэсгийг хүртэл тоочж ярьсан байсан. Одоо болт тэр явдлаа харамсаж яваа байх. Тэр чинь үнэхээр Английн умарг хэсэгт нэг сургуультай байсан байна. Энэ тазаар ажиллаж байдаг сургуулийн агентчууд нь ийм мэрэгжил хамаатай хүмүүсийн тухай мэдээсэхтийг хэлж өгд юм. Ингээд би лавдаж асуусан чинь үнэхээр нэг сургуулийн газарт тун эвгүй хэрэг явдал болж захирал нь ихнэрээ аваад ор сурггүй алав болсон гин. Тэгтээ өөр нэртэй байжээ. Тэдний төрх байдал нь яг таарад байсан юм. Харин Степлтон өөрөө энтомологи сонирхдаг гэдгийг дууснаас хойш мань хүн гарцаагүй мөн байна гэдгийг лавтай мэдсэн. Холмсыг ингэж ярьсны дараа миний мөнгөнж бодилж байсан балар харанхуй байдал ялимгүй гийж ихэлсэн хэрн сүүдэрт халахлаастай үлдсэн зүйл бас л зөндөө байлаа. Тэр бүсгүй үнэхээр Степлтоны эхнэр юм бол Лейпа Лайнсвай ямар холбогдолтой вүлээ? Энэ бол та өөрөө улмөрийн гаргаж өгсөн нэлээд хідэн зүйлийн нэг шүү дээ. Таны Кунг Трейси яваад ирснээс хойш олон зүйл ойлгомжтой боллоо. Жишээлхэд Лайнс авхаа нөхрөөсөөс гэрлэлт цуцлуулах гэж байгааг би мэдээгүй байсан. Тэр чинь одоо хэрн Степлтон ихнэртэй хүн гэдгийг огт мэдээгүй байгаа юм. Тэгэхээр Степлтонтай айл гэр болохоор зорж байсан хүн юм. Лаура Лайнсвай үнэм учрыг нь мэдэхлээрээ яах бол? Тэгвэл тэр хүүхэн бидэнд их ашиг босох юм. Оюула маргаашийн дотор багтаж түүнтэй уулзалгүй болохгүй. Ватсон, та одоо үүрэгт ажилд орохоор боцгоосон шүү. Та чинь Баскервилл Холлд ажилдаг хүн шүү дээ. Тэнгэрийн өрөнд хаяандаа тогтсон шингэрх нарны улбар туяа замхарч хүдэрт намагт шин борж эхэллээ. Хөх ягаан өнгөд тэнгэрт данц хоёр одод бүртэлзэн үзэгдэнэ. Би явхаар босохдоо. Холмс, эцсийн ганц асуулт байна. Бид хоёр нэг нэгнээсээ юм нуухын хэрэг алга. Энэ бүхэн ямар учиртай болоод байгаа юм бэ? Явандаа юунд хүрэх вэ? Гэж асуулаа. Холмс намхан дуугаар. Хүн амны хэрэгдээ Ватсон минь. Огтхон ч хөөр хийлэх сэтгэлгүйгээр бодож бодовсруулсан хүн амны хэрэг. Нарийн ширийн юмсыг бүү шалгаагач. Степлтон Генри Гуайг урхандаа оруулах гэж байхад би өөрийг нь оосрлоод авах санаатай байгаа. Ер нь таны тусламжийн ачаар одоо миний гарт бараг очоод байна. Харин тэр уртчгэж магадгүй гэдэг ганцхан айхавтар аюус пулгараад байна. Одоо ганц өдөр, ихтэй 2 өдөр болоход миний бүх зүйл бэлэн болчихно. Та тэр бостол хайрт их нь өвчтэй хүүхдээ яаж асардаг вэ? Тэр шиг л Генри Гуайг хамгаарч байгаарай. Таны өнөөдөр эзгүй байгааг чинь уужинж болох талтай гэлээч гисэн. Түүнийг ганцаар норхиж болохгүй. Хүй, та сонсов. Айн бухимдаж шанзал гаслангаар дүүрсэн орилон хашгирааны их дуу ажин түжин намгийн дээгүүр хадлаа. Би тэр дууг сонсохын ханд хамаг судасны цус царцаад явчих шиг боллоо. Бурхан минь, энэ юу вэ? Эн чинь юу гэж болов? Холмс суудлаасаа оглоосрон босож, хүдэр чирэг биеэрээ урдсны үүдийг таглан зогсоод, жаахан бүхийж, хүзүүгээ сунган харанхуй тийшэртэн харах зураа. Чимээгүй гэж шивнэн хэлж амжлаа. Энэ аюултай орилох дуу нь над харанхуй намгийн гүнээс гарсан нь магад. Тэгтэл өнөөх дуу нь улам ойртож нилээн тод болоод ирлээ. Энэ хаахан дуугараад байна гэж Холмс асуухтаа хоолойн жижирч байлаа. Ийм төмөр мэд хатуу нервтэй хүн ингэж байхаар бодоход тэр орилох дуун оюун санаанд нь нэвтэр марсан бололтой. Ватсон, хаана орилоод байна? Энэлүүд юм шиг байх юм гэж би хэлээд харанхуй тийш гараа сунган заав. Үгүй ээ. Тэнд дуугарч байна. Шүнийн намгүм дунд шаналн орилох өнөөх дуун бүр ойрхон болж тодрон дуулдлаа. Бас түүний хажуугаар далай тэнгисийн усны тасралтгүй шаагих дуун адил үл ойлгогдох хэрчигнсэн дуу холилдон сонсогдох боллоо. Ингэхэд Холмс хашгирн нохой байна. Гүүгээрээ. Ватсон гүүгээрээ. Яадаг вүлээ? Хожигдохгүй юмсан. Гэд харанхуй дундуур хурдлан гүүхэд би хойноос нь дагалаа. Гэтэл бидний урд талд байгаа бул чулуунуудын цаах нь элэг эмтрэн хашгирах дуун гарснаа ямар нэг юм пид хийж унах дуулдлаа. Бид хоёр чих тавин чагнад зогсвол салхихгүй намгүм шүнийн сухалдаж ам тэмцмээр ажин түжин байдлыг алдуулах зүйл огт алга. Өнөөх чинь урдж охилоо. Ватсон минь, бид хожимдчихлоо. Үгүй байгаа. Арайч тэгээгүй байгаа. Би тэнэг толгой өргөд яах гэж ингэж сунжруулад байгаа. Ватсон, таа ч гэсэн таада. Баскервиллийг ганцаарыг нь орхисноос ийм юм боллоо. Чамайг дагаагүй л. Нэгэнт нэмэргүй болсон байлаа ч гэсэн тэр муу ногшноос өшөөгөө заавал авна да.
Бид хоёр өнөөх аимшигт дуун гарсан зүг рүү замын инхэл тонхлыг ч саргалзан харайлгаж толгодыг өгсөж уруудан. Бул чулуунд тулгалж тээглэн шигүү ургасан ботон дундуур гүйсээр байлаа. Найз маань толгод бүрийн орой дээр гарч эргэн тойрныг харах боловч битүү манан бүрхсэн намгийн дунд юу ч үл харагдана. Танд юм харагдана уу гэж хооломс асуув. Юу ч харагдахгүй байна. Байц нараа, энэ юу вэ? Бидний зүүхэн хажууд мэгшин ёолох чимээ гарав. Доошоо уруудаж очвол үйсэн хаднууд шухтарч, бул чулуугаар дүүсэн налуу бил эхлэх газарт бул чулуудын дунд нэгэн хар юм хэвтээ харагдлаа. Бид гүйсээр хурж очвол тэр нь нилээн тод болж, завшруулсан харвал төрүүлгээ харан унсан хүн байна. Тэр хүн ямар нэгэн ээдрээтэй үсрэлт хийхээр бэлдсэн юм шиг хүзүү толгоон нугаралдан мушгирч, хоёр мөрөн дээшээ шонтоо ёрдоогоод ар муруун дугуйлдан ивхэрсэн байв. Тэр хүн ингэж эвгүй нугаралдан атирсныг хараад анхандаа тулгамдсан мөчир амьсгал хураахын урдах ихэр татан ёолох чимээ сонссноо анзаарч мэдсэнгүй байжээ. Бид хоёр түүний дээр тонгоол зогсохдоо ямар нэгэн авиа огт сонссонгүй. Хооломс хөдөлгөөнгүй болсон биед гараа хүргэснээ дуу алдан гараа үгц татан ав. Үгсэн хүний зад үсэрсэн гавлын дотроос алгуурхан мэлтгэлзэн урсах цус тонон тогтож, хамаг гар хуруун цус нүж болсон байхыг чүдэнцний гэрэлд харлаа. Асаасан чүдэнцний гэрэлд бидний хөлд Баскервилгүй хэвтэж байхыг хараад дотор пал хийгээд ирлээ. Генри Баскервил хамгийн анх удаа Бейкер Стритэд очихдоо өмсөж явсан хачим улаан борунгийн костюмыг яалаа гэж мартах билээ. Бид хоёр ганц харангуутаа л түүнийг танилаа. Тэгтэл асаасан чүдэнц маань бидний эцсийн гордлын нэгэн адил унтарлаа. Хооломс шаналн гингэнэхэд царайн цонхигоод ирэхийг харанхуй доторч гисэн тодхон орж харлаа. Адгийн муушаар өөдгүй новш хуухай гэж би занал хийлэн хэлээд өөрийн мэдлгүй гараа зангидан барьж. Хооломсоо. Би энэ хүний хувь тавилангийн цалгар дуулж ганцаарыг нь орхисноо хизээч уужилж үзэхгүй гэв. Бацнаа. Ихэнх нь миний буруу байгаа юм. Би л энэ хэргийг дугуулж ерөнхий дүнгэн гаргах гэж байж л хүний амь золиосонд гаргачихлаа. Насан туршдаа ийм цохилт хүлээж яваагүй шиг санаж байна. Урдж анхааруулж хэлсээр байтал ганцаараа гараад өгнө гэж хэн бодож санахсан билээ дээ. Бид твж хашгирч байхыг нь дууссан хэрн тусламж үзүүлж чадсангүй. Мөн ч хизүү хашгирсан шүү. Хүний ам бүрлэгсэн өнөөх мангас шиг нохой одоо хаана байна? Инүүхэндээ нэг газар байж байгаа болов. Бас тэгээд өнөө муу Степлтон яалаа. Муу новш энэ явдлыг толгоогоор хариуцах болно. Үүнийг би даана. Авгах дүү хоёр ингээд алагддаг байна. Нэг нь юр бишийн антан гэж бодож явсан тэр мангасын барааг харангуудаа айж балмагдаад үхсэн. Нөгөө нь зүхтэж яваад ам алдлаа. Одоо бид нар энэ хэвтэж байгаа хүн өнөөх нохой хоёрын хооронд уялдаа холбоос байгаа гэдгийг нотлох хэрэгтэй байна. Хэдийгээр тэр нохооны үлхийг сонссон ч гэсэн энэ маань нотлогоо болж чадахгүй. Яагаад? Генри гуй бодвол унахтаа бяцарч гинтсэн байх. Энэ өсөлдөгч хижнээн арга залтай байлаач гэсэн маргааш гэхэд миний гарт орсон байх болно. Бид хоёр урт удаан хүнд бэрх хөдөлмөрийг эцэс болгосон гинтийн энэ гай зовсонд хижмэгдэн сандарч ирэмдэг зэрэмдэг болсон хүүрийн хажууд зогссоор л байлаа. Тэгж байгаад үүлэн цаанаас сар цухан гарч ирэхэд манай найзын бяц унсан уун цуган хаднуудад авирч сарны гэрэлд цийлэлцэн байх намгийг харлаа. Гримпиний хавцаа тэртэй хол бяцхан шар гэрэл ягтан үзэгдэх нь гагцхүү хажиг зожиг Степлтоны гэрт асаж байгаа нь гарцаагүй. Би тэр зүг гар зангидан занж зогсохдоо бид юугаа ингэж хүлээн вэ? Тэр новшийг даруйхан барьж авъя гэлээ. Хэрэг явдал дуусаагүй байна. Цаадагч нь их болгоомжтой овжин хүн. Бидний мэдгч яах вэ? Тийм л байж. Харин нотлон гэдэг амаргүй дээ. Ганц хазгаа гიშгэхэд л цаадагч нь мултраад алга болно. Тэгэд яах вэ одоо? Маргаашийн ажил бишгүй нэг байна. Өнөөдрийн хувьд бол хөөрхий Генри гуйда эцсийн туслалцаа үзүүлээ дээ. Бид огцом хажууг даган сарны гэрэлд гялтханан үзэгдэх чулуун дотор хэвтээ өвхөлж байсан энэ үхтэл дээр ирээд харахад зүрх минь шимширч нүдэнд нулимс дүүрээд билээ. Сэлбэг туслалцаанд явуулахаас яах вэ? Та бид хоёр гэртээ хүргэж диiхгүй байх. Иш бурхан минь, та ч нь юу гэж болов? Хооломсоо.
Та чинь дэмийрч байна уу эн чинь? Холмс дуу ардаж Генри гуайн цогцос дээр тонгоон ойрцсноо гинт миний гарыг чангаар атхан авч сэгсчээд л дороод өвцөн бүжгэлдэг байна. Дандаа буур сүртэй, нарийн чанд горим дэглэмтэй байдаг найз маань мөн үү эн чинь? Далд дарагдсан дүл гадагшаа зад үсрэн гарна гэдэг ийм байдаг ажээ. Сахлыг нь. Эн чинь сахалтай хүн байна. Сахал гинэ гэж би асуув. Генри гуай биш байна. Иш хөөрхий. Эн чинь нөгөө миний хөрш оргодол явтан байна л да. Бид нар бушуухан ухсхийн нөгөө хүрийг дээшээ харуулan тавиул цус нүж болсон урт сахал нь сарны зэвгэр саарл гэрэл тийш ихцлэн харсан байр. Иргэлзэх зүйл даан чалга. Нарийнхан. Магнатай, сармөгчин шиг хөнгөр нүдтэй. Энэ бол хадны ангар дотор лааны гэрэлд цухас үзэгдээд өнгөрсөн өнөө халуучин сэлдэний нүү царай дүрээрээ байна. Би сая л уучлыг оллоо. Гэмри хуучин хэрглэж байсан хувцс хунраа Берриморт бэлгэлэн өгснийг саналаа. Аян замд явхдаа сольж өмсөг гээд Берримор сэлдэнд өгсөн байх. Генри гуайн өмсөж эдэлж явсан шаахай, цамц, сарвчтай малгай, эд бүгд энд байна. Хэдийгээр эмгэмэлт явдал болж өнгөрсөн нь яагаад ч гэсэн хിവэрэ байх боловч энэ хүн бол манай улсын хууль зүйн ёсоор зүйл дуусах учиртай хүн байсан юм да. Би учир томгүй баярлаж энэ явдлын учрыг Холмст ярьлаа. Тэгэхээр энэ амтэн костюмаас болж амиа өгсөн байж таарлаа. Генри гуайн хэрглэж байсан ямар нэг зүйлийг нохоод үнэрлүүлсэн байх. Бодвол нөгөө зочид буудлаас хулгай дардсан шаахайг үнэрлүүлсэн байх. Тэгээд л энэ хоригдлын мөрөөр оруулж иж да. Харин нэг зүйл ойлгогдохгүй байна. Хойноос нь ямар нэгэн амтэн хөөж байгааг сэлдэн яаж харсан бол гэж Холмс ярив. Сонссон байх л да. Намаг дундуур нохоо гүйж явахыг харчаад өөрөө цагдаад баригдан гэж айлгүйгээр тусламж ирэн хаширлаа гэж үү? Тэр оргодол яртныг ийм хин юмар айлгана гэж ярихгүй. Тэгвэл хойноос нь нохоо хөөж явааг сэлдэн яаж харав гэдэг асуулт л гараад байгаа юм. Миний бодоход үүнээс ч хачин байгаа шиг байна. Бидний таанал зөв юм а гэж бодвол яагаад энэ нохоог би тийм таанал хийсэн юм алга. За тийм байх. Яагаад энэ нохоог чухам өнөөшин намгаас гарган тавива? Дандаа ингэж сул байдаг нохоо биш л гах та. Генри гуайг ирнэ гэж Стиплтон хүлээж байсан хэрэг байхаа. Миний хилээд байгаа таавар нилээд бэрх юм. Таны тааврын хариуг бид нар удахгүй олж авнах. Харин миний хэл тэр чигээрээ үлдэх байгаа. Одоо энэ амтнаа яах вүлээ? Илээ үнэгний хоол болгоод энд нь хаялтай биш. Цагдаагийн газарт хил хүрэгтэл нэг урцанд л байж өг. Зүйтэй. Урц хүртэд аваач иж дөнгөлгүй яах вэ чинь? Ватсан ахараач. Энэ юу болж байна? Муу норч чинь өөрөө ирж явна уу да? Яасан цадиггүй муу харахаг вэ? Бидэнд төрсэн сэжгийн тухай ганц ч үг цохуулгаж болохгүй шүү. Истигвэл миний хамаг төлөвлөгөө сүрээд өгнө. Намгийн гүн тэндээс янжуур татан тамхины галаас үмэл зүүсээр нэгэн хүн айсуу харагдана. Сарны тунгалаг гэрэлд байгаль судлагчийн хурдан шалмаг өсрөнгүү алхаа гიშгэ. Биеийн хэлбэр галбарыг харангуутаа танилаа. Бидний харангуутаа нэг зог тусан зогссноо үргэлжлүүлэн алхасаар хурж ирлээ. Доктор Ватсон, эн чин та мөн үү? Харанхуй шүн намаг дотор тантай дайралдан гэж ёстой бодсонгүй. Бурхан минь. Энэ юу вэ? Юу гэж болов? Хаанаас та яалаа гэж. Эн чин бидний найз Генри гуай юу? Та минь? Стиплтон миний хажуугаар гүн гарч хүүрэн дээр тонгойв. Амьсгаан тасалдан татаж байсан тамхиа амнаасаа унгаалаа. Хинбэ? Эн чин ямар хүн бэ? Престваны гяндангаас оргсон ялтан сэлдэн гэгч. Стиплтон үнс мэд цонхийн цайсан царайгаа нааш харуулв. Өөрөө хичнээн их гайхаж, урам нь хичнээн хугарснаа бидэнд мэдэгдэхгүй байхын тулд агуу их чармайлт гаргаж байгаа. Боловстой. Анхандаа Холмсыг цоортол ширтэн байснаа дараа нь намайг харлаа. Бурхан минь, ямар аюутай юм болоо. Яагаад ингэж орхив? Тэр налуу хаднаас унаад л хүзүүгээ мулталсан байх. Би танилтайгаа энүүгээр зугааж явсан чинь хүн хашгирах дуулдсан. Харин тэр хашгирах дуунаар чинь би гэрээс гарсан байхгүй юу? Генри гуайн төлөө санаа зовоод тэр шүү дээ. Яагаад заавал Генри гуайн төлөө байдаг вүлээ гэж би асуучихлаа. Өнөөдөр манайхаар ирнэ гэсэн юм. Кирэд ирсэнгүүд нь би баахан гайхлаа. Тэгж байтал намаг дотор хүн хашрах дуу гаргахлаар
Генри гуан төлөө айгаад гарсан юм. Ингэхэд та минь гэд хооломс руу дахин гарч тэр хашгирахаас өөр элдэг чимээ сонсов уу гэж асуув. Үгүй. Та юм дуулав гэж хооломс хэлв. Би ч бас юм дуулаагүй. Тэгээд та үүнийг асуудаг нь юу илээ? Манай энд чинь үл үзэгдэх нохоо энтер гээд элдв бусын юм ярьдгийг та бүхэн ис андах биш. Шөндөө тэр нохоо намаг дундуур гүйж байдаг юм шиг энэ ферми эзэд ярьдаг юм. Тэгэхээр та нарыг юм сонсоо болов гэж сонирхож л байна л да. Үгүй. Бидэнд ердөө юм дуулдаагүй гэж би хэлв. Энэ хөөрхөн амтан ам алдсныг юу гэж тайлбарлаж байна гэж Степертон асуув. Хизээ баригдах гэж дандаан айсаар байгаад Димирх тишээ хандсан байлгүй. Тэгээд л солиордог хуучин хөдөгчхөд намаг дундуур гүйж авснаа огцом уруу руу унжил хүзүүгээ хуглаа үз. Бараг тийм ч байхаа. Шерлок Холмс та юу гэж бодож байна? Гэж Степертон ярихдаа сая нэг жаахан амсхив бололтой. Та гойд сэргэлэн тааж таньсаа намайг гээд найз минь гүнэм их ёслов. Доктор Ватсныг энд ирснээс хойш л таныг ирнэ гэж хараад байсан юм. Та цагаа олж чухам эмгэнэлт явдал гарахад таарч иржтэй. Ёстой тэглээ шүү. Манай найз маань энэ эмгэнэлт явдалд өмнө зөв тайлбар өгнө байх гэж бодож байна. Харин би маргааш Лондон буцахад сэтгэлдээ нэг л эвгүй юмтай явах нь байна. Юу гинэ? Та маргааш явах юм уу? Явах санаатай. Биднийг ийм яахын аргагүй мухардмал байдалд оруулсан энэ хэрэг явдалд таны ирсэн явдал гэгээ оруулж өгнө би. Холмс дал мөрөө хавцдгийн ингэж хариулв. Бидний хийсэн зүйлүүд тэр болгон амжилттай болдоггүй шүү дээ. Ерөөс ямар нэг хэргийг байцаа мөрдөгтөө зөвхөн баримт цэгтийн зүйлийг тулгуурлахаас биш, илдэг цуурхал, домог түшиглэж угаасаа болохгүй. Энэ хэргийг би нэг л дийлэхгүй юм. Манай найз хамгийн жирийн бөгөөд жинхэнэ үнэн байдлын ярианы өнгөөр ярьж байна. Степлтон Холмсыг анхаарахтай ширтэн харж байснаа надад хандаж яриагаа үргэлжлүүлэн. Энэ хүний хүүрийг манай даваачаад босгол юм. Гэтэл манай дүү хүүхэн айж сүуд болох болов. Тэгэхээр аваач харахгүй. Нүрийг нь бүтээгээд орхичин байгаа. Өглөө болтол дайгүй байлгүй. Ингээд хүүрийг бүтэм орхилоо. Мэри Пит хаус ороод гараач гэж Степлтон өрснийг ис харгалзан түүнийг ганцаарыг нь гэрлүүн явуулаад Холмс хоёулаа Баскервилл хоол орхоор явлаа. Хідэн насхам яваад эргэн харвал намгийн гүн тийш алгуурхан холдон яваа Степлтоны цаад талд сарны гэрэлд цайвалзан харагдах налуу бэлдээр ийм аимшигт. Үхлээр ам алдсан хүний хүүр ганцхан хар толб болон үзэгдэнэ. Холмс надтай зэрэгцэн ахалж явахдаа ингэж ярьлаа. Бид нар одоо л хав дөрүүлчин баригдсаж алдаа да. Мөн зод тэсвэртэй хүн юм. Ямар амархан бие эзэндэж чадваа тэр. Алах гэсэн хүнийх нь оронд өөр хүн өгсөн байхыг харна гэдэг чинь мөн ч сүрхийн мундаг цохилт шүү. Ватсон, би Лондонд байхдаа танд хэлж байсан. Одоо ч дахин давтаж хэлмээр байна. Ийм айхавтар чадрын өрсөлдөгчтэй халз тулж явж үзээгүй шүү. Степлтон тантай дайралддаг л тоогүй хэрэг боллоо. Би анхандаа энэ тухай харамсаж байсан. Эцсийн бүлэгт яах ч аргаалга байлаа. Тантай уулзсан явдал түүний төлөвлөгөөнд нөлөөлөх болов. Нөлөөлнө. Тэр одоо уламж няхуур болгоомжтой хөдлөх байх. Эсвэл шийтсэн хэрэг гээд хамаагүй дайраад алдаж нэг магадгүй. Бодвол Степертон дог суусан ихэнх гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил заль мэхэндээ хитрхи итгэж биднийг хөөрхөн дөнгөлөө гэж сагсуурч байгаа ах. Та түүнийг баривчлан авахыг яагаад хүсэхгүй байна? Ирхэн Ватсон минь. Та бол сансан юмаа дорн хийдэг хүн. Төрөлхийн зан чин таныг хамгийн хэцүү бэрх юунд ч хөдөлгөж чадна. За яах вэ? Өнөө шин түүнийг бариад авлаа гэж бодъё. Энэ нь бидэнд юу өгч чадах юм бэ? Бид чинь юухэн ч нотлон үзүүлж чадахгүй. Степлтны төлөвлөгөөний шоломс шиг овжин мэх чухам үүнд байгаа юм. Харин Степлтны хамсаатан хүн байсан сан бол бид ямар нэгэн баримт нотлогоо олж авч. Гэтэл нэг бүдүүн хар нохоогоор баталгаа болох гээд оролдоод үзэлтэй. Энэ маань эзнийх нь хүзүүнд цаазын гогцоо чангалахад заяан нэмэр болохгүй. Ялт хэргийн бүрдэл хартал илэрхий байгаа биш үү? Тийм бишээ. Энэ бүхэн бол таавар юм. Бид хүний санаанд багтахын аргагүй ийм хэргийн түүхийг энэ мэтийн баримтаар натлах гэж шүүхийн хураг дээр оролдвол амьтны элэг доог божгүй цэнтэр. Чарльз Гуяс юм. Үхсэн байхад нь олсон.
хүчинд давтагдан үхсний шинж тэмдэг олдоогүй л ичнэ. Харин та бид нар бол Чарлз Гуай айн балмагдаад ам алдсан. Юунаас айсныг нь хүртэл мэдэж байгаа. Шүүхийн хуралдаан дээр суудаг өнөөх тангараг өргсөн 12 маанаг төлөөлөгчийг үүндээ яаж итгүүлэх вүлээ? Энд ямар нэгэн нохоо орооцолдоод байгаа гэдгийг юун дээр тулгуурласан гэх вэ? Нохооны хадсан сорив хаана байна? Нохоо бол үхсэн хүнийг хаздаггүй гэдгийг та бид мэдэж байгаа. Бас Чарлз Гуай маань нохоо дайрахаас өмнө үхснийг бас мэднэ. Энэ бүгдийг батлах хэрэгтэй. Гэтэл батлаад өгөх юм даанч алга байна. Өнөө шөнийн явдал яасан юм? Энэ явдал онцон юм өгч чадсангүй. Ам алдсан ялтан нөгөө нохоо хоёрын хооронд шууд уялдаа бас алга. Тэр нохоог харсан хүн нэг ч алга. Бид нар түүний дууг сонссон хэдий боловч оргидгийн хойноос хөөж явсныг нотлох юм бас байхгүй. Учир шалтгаан бүхэлдээ дутуу байна. Үнэн байдал гэвэл ийм л байна. Бид гэмт хэргийн бүрдлийг тогтоож барахгүй. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд юунаас ч буцах юм алга болоод байна. Та одоо яахаар төлөвлөж байна? Би Лаура Лайнс ах байдал их найдлага тавьж байна. Үйл явдлын жинхэнэ бодит үннийг сонсохороо бидэнд овоо тус болно байх. Бас үүний хажуугаар миний хувийн нэг төлөвлөгөө бий. Ямар ч байсан маргааш гэхэд би ялж давна гэж л бодож байгаа ч гэсэн одоо яаж, юу хэлэх вэ? Арван 3 дугаар бүлэг. Өрхөд орнууд бэлэн боллоо. Би энэ удаа хоолмсоос өөр юу ч сонсож авч чадсангүй. Хоолмсч Баскервилл хоол хүртэл нэг ч дуугарсангүй. Бодол болон явлаа. Та үүгээр ороод явна үсттэй гэж би асуув. Тэгнэ. Одоо нуугаад байх ямар ч утга алга. Ватснаа. Нэг хэлэх юм байна. Нохооны тухай Генри Гуайд цохиулраж хэрэггүй шүү. Сэлдэний үхсэн явдлыг Стиплтон бидэнд ойлгуулах гэж зүтгэж байсны нэг адилаар л бодож байга. Би таны бичсэн тайланг зөв ойлгож чадсан бол маргааш Генри Гуай Мэри Пит хауст очиж зоог барих учиртай. Тэгж бодож байвал замдан тааралдах сорилтыг арай амар давангах. Намайг бас өрсөн байгаа. Та тэр урилгаас татгалзахад хэрэгтэй болно да. Генри Гуай ганцаараа явг. Үүнд шартаг олж ядаад байх юу байх вэ? За ийм шиг дээ. Үдийн хоолноос хождоод оройн хоолны цагт яг таарч ирлээ шүү гэж Холмс ярьлаа. Сүүлийн хэдэн өдрийн дотор болсон хэрэг явдлуудын тухай Шерлок Холмс сонссныхоо дараа Лондонд тогтод сууж чадахгүй гэж Генри Гуай лагтай бодож байсан тул шинэ гичин ирсэнд их гайхсан юмгүй харин сүрхий баярлсан байв. Гэлээч хэлсэн манай найз Холмс ямар ч тээшгүй хүрлцэн ирсэн. Тэгээд бас үүнийхээ учир шалтгааныг тайлбарлан ярихыг огтхон ч хүсэхгүй байгааг үзээд ихэд гайхнууд нь орой дээрээ гарч үлээ. Холмст зайлшгүй шаардлагатай зүйлүүдийг тэр дорн зэхэж баахан оройтон үдшийн цайвууд суух зур Генри Гуай мэдүүл зөхөх өнөөдрийн зарим хэрэг явдлыг ярьж өглөө. Үүний түрүүнд Сэлдэн ам өргөцсөн тухай Берримор болон тэдний гэргид дуулгах нэг хэцүү үүрэг надад оногдож өнгөрлөө. Өвгөн зарц энэ мэдээг амсгийсэн байдлаар сонсоход Берримор авхаа хормогчороо нүрээ таглан гашуунаар уйлж гарлаа. Сэлдэн бол ертөнц дахны хараанд шулам сараатан гөрөөс хоёрын дундах аюултай амтан болон үдирдэх бодогч. Хүүхний хурд бол өнөөхөл сэргэлэн цаваа. Баг байхдаа гараас нь хөтлөн явдаг байсан хүүхэд хിവэр яажээ. Би барсан явдлыг харамсан уйлах ганц ч сүсүсгүй хүнгүй. Тийм эр хүн гэдэг бол үнэхээр мангас гихч байх ёстой билээ. Ватсон, таныг явснаас хойш ганцаараа гэрийн мухал сахаад их л өөдөж өөхөх шахаад сууж байлаа. Үгэнд оромтгой байсны минь эрхвиш анхаарах үсттэй. Степлтон намайг өрсөн зурус илгээсэн учраас намайг тийш гарахгүй гэж танд ам алдаагүйсэн бол өнөө оройг хөгжөнтэй өнгөрөх байсан юм гэж Генри Гуай хэлэхэд Холмс хариу болгож та энэ үдшийг үнэхээр хөгжөнтэй өнгөрөх байсан гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Бид хоёр нөгөө хүзүү толгоогоо муртаж үхсэн хүнийг хараад таныг ам осолдож гэж гашуудж байсныг минь та юмд бодохгүй байхаа гэж өгүүлэхэд Генри Гуай нүдэн том болж яагаад тэр вүлээ гэв. Яах вэ? Тэр тавлан муут ялтан таны идэлж явсан костюмыг өмссөн байсан. Түүнийг Берримороос авсан байх учиртай. Үүнээс болж Берримор цагдаагийн газарт орогдож мэдэх байна. Үгүй байхаа. Миний бодоход костюм дэлдэв тэндэг байхгүй шиг үлээ. Тэгвэл Берриморын аз таарч. Та нар бүгдээрээ хууль бус үйлдэлд холбогдоод байгаа болохоор таны ч аз олж. Нарийн ярил би үнэн шударга яс баримталдаг.
Мөрдөгчийн хувьд та нарын энэ бүлийг дорн барих хэрэгтэй байсан юм. Ватсоны бичсэн захидлууд үүнийг уудлан мэдрүүлэх бичиг баримт болох юм шүү. Манай ажил явдал ямар байгааг ярил дээр биш үү. Энэ бөөн бодлооны учир явдлыг олж дөнгөж байгаа юу? Ватсон бид хоёр эрэхтэй л байсан чигээрээ юу ч нэмж олж мэдээгүй байгаа та гэв. Тун ойрын үед олон зүйл тодорно байх. Гойд хүнд юр бусын ээдрээтэй хэрэг юм. Би одоо болтол зарим нэгэн ямиг харанхуй манан дотроос гаргаж чадаагүй. Тодрох цаг ирнэ, заавал тодорно. Бид намар дотор юм дуугархыг сонссон тухай Ватсон танд ярьсан байх. Би тухайн үедээ нохойтой холбогдох бүхий ажил эрхэлж байсан болохоор нохой уйлахыг танилгүй яах вэ? Энэ талаар намайг давхад тун амаргүй. Хэрв та тэр нохойны аманд нь хошуугч өмсгөөд гинжин уяанд хадаалгаад өгдөг юм бол таныг энэ ертөнцийн агуу их мөрдөгч гэж бодож явах болно. Хошуугч өмсөх нь гинжинд ч хадаагаад өгнө. Харин таал туслан шүү. Таны тушаасан бүхнийг хийхэд бэлэн. От сайн байна. Харин яагаад, юунд, инээ тэрэ гэлгүй сохроор захирагдахыг л шаардна шүү. Таал яавал яаж? Та үнийг зөвшөөрвөл тавьсан заригтыг чинь биелүүлээд өгнөс. Ер нь миний эргэлзэхгүй байгаа зүйл бол хооломс яриагаа өөрөө таслан зогсоож миний толгой дээгүүр ямар нэгэн зүйлийг ширтэн харав. Игцэн туссан лампын гэрэлд огт хөдөлгөөнгүй болон тогтсон нүүр царай нь уран баримлын сонгодог бүтээл мэт санагдана. Царайны байдлыг харахад сэтгэл түгшин, игт болгоомжсон шинж тодорсон байв. Юу болвоо гэж Генригва бид хоёр зэрэг дуун алдан асуулаа. Хооломс харцаа над руу шилжүүлэн харсан боловч сэтгэл машид хөдлөн байгаагаа арай ядан дарж байгаа бололтой. Нүүр царайны байдал нь урдын адил юу ч илэрхийлэн үзүүлэхгүй хിവэрэ боловч нүдний харцанд ялалтын тэмдэг тов тодхон. Нөгөө талын хан дүлгөөстэй байгаа зургуудыг заагаад өршөөгөөрөө намайг. Би гайхан шагшснаа дарж чадсангүй инглээ. Намайг уран зургийн талаар юу ч сэтгэдэггүй хүн гэж Ватсон маань хэлтийм. Урлын талаар бидний үнэлэлт өөр байдаг учраас ердөө л өрсөлдөх сэтгэлээсээ болж ингэж хэлдэг байх. Энэ зургууд үнэхээр гойд сайхан бүтээлүүд юм гэхэд Генригва найзыг маань гайхсан байдлаар харж. Би ингэж дуусандаа баярлаж байна. Би ч харин зургийн талаар тун болох хүн дээ. Адуу өхний хувьд бол шал өөр хэрэг. Танд урлаг сонирхож суух зав гарсан гэж хэн мэдхүлээ дээ гэв. Тайвширцгаа та минь. Ой сайхан ямиг хизээж гисэн ажиглан шүү. Тэр хөх ягаан тормох хувцастай бүсгүйн зураг бол нээлрийн бүтээл магад мөн байна. Хиймэл үстэй тарган ирийн зураг бол Рейнольдсын бүтээл байхаас гарахгүй. Эд чинь өрх айлын зураг үсттэй. Тийм ээ. Цөмөөрөө өрх гэрийнхний зураг. Та тэдний нэрийг хүрх мэднэз. Берримор намайг энэ талаар мөн ч их сургасан. Хичээлээ төгдөхгүй хариулж чадна гэж бодож байна. Дуран наваа барьсан эр хингээч вэ. Вест-Индид албан хааж явсан контр-адмирал Баскервилл гэж. Тэр цэнхэр сүртүг дээлтэй гартаа хуйвцсан бичиг барьсан хүн бол Питийн үед Английн парламентын доод танхимын дарга байсан Вильям Баскервилл байгаа юм. Миний хал зэгцэд байгаа саа даруулгатай хар торгон хилэм хантаа зөмсөж одон зүүсэн хүн хин гэж вэ? Айда. Та үний заавал мэдэх ёстой. Эн чин өнөөх хамаг гайзолдон авчрагч Баскервиллийн нохойн тухай домгийн их хүслийг тавьсан өөдвий муу амьтан Гого Баскервилл чинь. Бид түүнийг мартахгүй удах бий. Би нөгөө зургийг сонирхсан боловч учир олохгүй баахан хард суулаа. Мөн хажнаа. Ингээд харахад эн чин амар жимэр 50 маягийн хүн bay шүү дээ. Харин нүдний харцанд нь нэг догшин янз байна. Танаа Гого гэдлийг чинь луйвчин царайлсан балмад этгээд байх юм бодсон билээ гэж хооломс хэлв. Ярангуй үнэхэр их зураг. Эргэлзэх зүйл байхгүй. Зургийн ард даван дээр түүний нэр бас 1647 гэж бичээстэй байгаа. Энэ оройны үлдсэн бүх хугацааны турш хооломс үг яриа зөнтэй болж замаа артсан Гогогийн зургийг шохоорхон оройн цай ууж байх зуур нүд салгадгүй ажиглан харсаар байв. Харин Генригва өрөөндөө очихоор явсны дараа л найзынхаа бодлыг сая ухаж мэдлээ. Хооломс шөнийн цагт сууж юм хийдэг бяцхан ширээн дээр байсан лаг авч намайг дагуулan цэнгэний өрөөнд эргэж ирээд он жил удаж хар бараанцсан зургийн хажууд барин гэрэлтүүлв. Та юу ч ажиллахгүй байна уу? Би өдөн гоёг чимэг хадсан өргөн хүрээтэй бүрх малгай
цагаан сүлжээсэн зах, догшин байрын нарийнхан царайг эмжээрлэн дарах урт туг үснүүдийг их л удаанаар болгон харлаа. Энэ хүний нүүр царайг баралгаар бүдүүн зэвүү юм гэж хинч зэмлэж чадмааргүй боловч жимбитэл зуусан нимгэн уруул, юунаас ч үл буцах байрын хүйтэн харцсан цаанаал игзэгтэй мэт харагдана. Энэ зураг танд ямар нэгэн хүнийг санагдуулахгүй байна уу гэж Холмс асуув. Нүүрний доод талын хэсэг Генри гуйтай төсөө байх шиг. Нээр нь жаахан тийм байгаа ах. Түр хөдөөгөрэй. Холмс суудлаасаа босож сандал дээр гараад лаага зүүн гартаа барьж баруун гараа жаахан хумилган нөгөө зургийн өргөн хүрээд бүрх малгай урт туг үсийг дарлаа. Би гайхсандаа дуу алдаж. Бурхан тэнгэр гिचглээ. Өнөө зураг маань яг Степертон болчоод наашаа харж байлаа. Одоо ажиглав. Миний нүд бол зургийн нүрийг имжээр хүрээнээс ялган харж сурсан юм. Өнгөлн дардарсан юмны цаадхыг нэгт харж сурна гэдэг бол эрүүч хүний гол чанар байдаг. Үнэхээр гайхалтай яа. Яг л Степертоны зураг шиг байна. Би бялдар оюун санааны аль альнаар өнгөрсөн цагт иргэн орохын сонирхолтой жишээ бол энэ мөн. Энэ мэтээр өрх удмын зургуудыг нарийн судлаад ирэхийн үед хүний сүнс нэгээс нөгөөд шилжин ордгийг бараг үнэмшиг шахах юм. Тэгэхээр Степертон маань үнэндээ бас л Баскервиль нэртийн нэг болж таарлаа. Тэгээд ч өг заламжилж авах гээд л улаарын зүтгэдэг байх нь. Яриа юу байх вэ? Санаандгүй дайралтсан энэ зураг маань тун эдрээтэй нэг хэсгийг тодруулж өглөө. Одоо бид түүнийг бариад авах нь Ватсон минь. Яг л бариад авлаа гэсэн үг. Маргаашин шүн болоход Степертон чи өөрийнхөө торон ховоонд тээгэлсэн эрвээхээ шиг миний урханд орчихсон дэвцэж байхгүй бол юу болдоо чи? Ингээд Бейкер стритийн цугзуузаг бас нэг зүйлээр нэмэгдэх болно. Холмс тажигнатал инээд алдан зургаас холдов. Холмс ингэж тажигнатал инээж байгаа явдал бол хэн нэгэн хүнд том аюул занал тулгарн ирж байгаагийн тэмдэг гэдгийг би юу эс андах вүлээ. Би маргааш өглөө нь хувцас өмсөж байх зурд цонхоор харвал Холмс надаас эртлэн босоод нэг юмд яваад ирж амжсан бололтой байх бөгөөд удахгүй болох гэж буй хэрэг явдалд сэтгэл дүүрнээр хоёр гараа хавсран үрж өгүүлгэн. За өнөөдөр чинь нэлээд яривхтай ажгийн өдөр болно доо. Ингэсгээд хөдөлж эхэлцгэн. Урх торуудаа тавьчихсан. Өнөөх том шүдэд сурхаа загас торонд тээгэлж үү, мултраад гарч үү гэдг нь үдэш болохын үед тодорхой болно гэв. Та намгаар орч амжаад ирээ юу? Би Гримпен орж Сэлдэний өгсөн тухай Пристаунд утас явуулчаад ирлээ. Энэ асуудлын талаар бидний хэн нэгнийг оролдохгүй болсон болов уу гэж найдаж байна. Бас үнэнч дотны Картридтайгаа холбоо барьлаа. Тэр чинь миний төдөө санаа зовхдоо эзнийхээ шарил сагсан нохоо шиг урт зовоохоны аман дээр сахиад өөхөх хүүхэд байгаа юм. Өнөөдөр юунаас эхлэх вэ? Юуны түрүүнд Генри Гуайтай уулзмаар байна. Генри Гуай өөрөө хүрээд ирлээ. Генри орж ирээд. Сайхан нойрсов уу? Холмсгүй. Та ч н одоо болох гэж байгаа тулалдааныхаа төдөвлөгөөг жанжин штабын даргатайгаа товсон зөвшөлдөж байгаа генерал шиг л багчна. Үнэн дээр ч тийм байгаа юм. Ватсон маань тушаал авахар ирээд байна. Би ч бас адил. Маш сайн байна. Танаа анд найз Степертон таныг үдийн хоолнд урсан байхаа. Та нар ч гэсэн очиндэ. Тэднийх нь их зочлонтгоо сайхан ус болохоро та нарыг очиод баярлах л байх. Ватсон бид хоёр Лондон ордгүй болохгүй болсондоо харамсаж байна. Лондон орно гинэ. Тийм ээ. Тухайн нөхцөлд бид нар тэнд байх нь ашигтай байна. Генри Гуайн царай ур байгаад явчихлаа. Энэ явдлаа дуустал та нарыг надаас салахгүй хамт байх юм гэж бодоод байсан. Үннийг хэлэхэд Баскервиль хоолд ганцаар байна гэдэг чинь зэвүүхэн оргиод байна шүү. Ихэн минь, та миний үгэнд үг дуугүй захирагдаж шаардсан бүх зүйлийг хийж байх ёстой. Бид дуртай очих байсан боловч яаралтай ажил гараад Лондон явчихлаа гэж найздаа дамжуулж хараа. Ингэхэд бид төдий удалгүй Девонширт эргэж ирнэ. Та хэлхээ мартахгүй байгаа. Таныг ингэж зүтгээд байгаа бол хэлье. Өөр арга даанч алга. Генри Гуай ийм үг дуусандаа хөмсг зангидан бидэнд гоом орхиж, бидний заавал явах гээд байгааг уран зайлсан хэрэг хэмээн үзэж байгаа нь ихт байв. Хидээд явцгаах гэж байна гэж хүйтэн байдлаар асуув. Цай уучгаад тэр дороо явна. Комб Трейси хүртэл мориор явна. Гэхдээ Ватсон маань таны барьцаанд юм орхиод явна. Тэгэхээр мүдхэн эргээд ирнэ шүү дээ. Би ч гэсэн Лондон ормоор байна. Би яагаад энд ганцаараа сууж явах учиртай болж байна? Гэж Генри Гуай асуув. Яагаад гэвэл та үүрэгт ажлаа орхиод явж болохгүй.
Бас тэгээд миний хэлсэн бүрийг үг дуугүй биелүүлнэ гэж та өөрөө амссан байгаа. Одоо би танд эндээ үлдээч гэж байна шүү дээ. Тэгээ, эндээ үлдээ. Бас нэг хүсэх юм байна. Мэри Пит хаус руу. Мориор очоод морин тэргээ буцааж орхиод харихдаа явган авна гэж Степлтон хэлээрээ. Намаг дундуур явган явах гэж үү? Айда. Ингэж болохгүй гэж та өөрөө намайг хориулж байсан биш үлээ. Одоо бол ёстой тайван явж байж болно. Ганцхан таны эр зоригт бат итгэсэндээ ингэж зүтгэж байгаа юм шүү. За. Яг л хийснээр ч юм болъё. Та амь насандаа өчүүхэн ч гэсэн хайртай байдаг бол Баскервиль хоол ороход нэлээд дүт байдаг. Мэри Пит хаусаас Гримпиний зам хүрдэг харгуугаас гарч тун болохгүй шүү. Яг хийснээр ч гүйцэтгэнэ. За тэгвэл их сайн байна. Бид хоёр цагаа уучаад эртхэн гарч Лондонд өдрийн цагаар тааруулж очих санаатай гэж хэлв. Холмс өчигдөр үдэш Лондон орно гэж Степлтонд хэлж байсан хэдий боловч ажиллах төлөвлөгөө иймэрхүү болсонд би ихэд гайхав. Өөрийнх нь хэлснээр яадгаа алдаад байгаа ийм толгом үед Лондон явах. Тэгээд бас намайг заавал дагуулж явна гэж хаанаас бодох вүлээ. Ямар ч байсан тэр найзынхаа хэлсэнд үг дуугүй захирагдан дагхаас өөр замгүй болж мүдхэн гайхаж тасарсан Генри Гуатай салахын ёс хийж мордоод 2 цаг өнгөрөх үед морин тэргээ буцаачаад Күмб Трестийн өртөөний зорчигчдын талбай руу гарч ирэхэд намхан нуруутай жаал хүү биднийг өгтлээ. Надад тушаах зүйл байгасан болов? Картрет. Чи одоо гарт тэргэнд суугаад Лондонор. Очингуудаа миний нэрээр Генри Гуайд цахилгаан утсан илээ. Миний гээгдүүлсэн тэмдэглэлийн дэвтрийг олгоо гэж лавлаарай. Хэрв олсон бол баталгаатай илгээхтэр Бекер стрит руу явуулна уу гэж хүсээрэй. Мэдлээ. Одоохондоо өртөөний конторт очиж миний нэр дээр ирсэн юм байгаа эсхийг үзээд ир. Жаал хүү тэр дорхноо нэг цахилгаан утас барьсаар хурж ирэв. Холмс түүнийг уншиж үзээд надад өгөв. Утас авлаа. Баривчлах эрхийн бичиг аваад гарлаа. 5:40-д очино. Лестрейд түүнд бичсэн гэжээ. Эн чинь өглөө миний явуулсан утасны хариу. Лестрейд бол мэргэжлийн мөрдөгчдийн дотроос хамгийн дүнгүүр нь байгаа юм. Түүний туслалцаа бидэнд хэрэг болно байх. За Ватсон минь. Одоохондоо бидэнд жаахан зав байна. Таны танил Лаура Лайнс Афганд очиж зочлоход яг болох байна. Холмсын зохиосон ажиллах төлөвлөгөө одоо л мөч тутамд тодрон ойлгогдож байна. Бид эзгүй байгаа гэдэг ойлголтыг Генри Гуагаар дамжуулан Степлтонд итгүүлчихэд үнэн хэрэгтээ бидний туслалцаа хамгийн чухал хэрэгтэй үед буцаад ирсэн байхаж. Хэрв Генри Гуа цахилгаан утасны тухай дурсаж ярил, Степлтоны эцсийн эргэлзээний шавхрууг арилгах юм. Том шүдэд сурхай загсны эргэн тойрондох өрх тор улам чангаран байгааг нүдэрээ харах мэт санагдав. Лаура Лайнс авхай ажлынхаа тасалгаанд сууж байлаа. Шерлок Холмс ихэн далангүй бөгөөд ойд гүцгэн байдлаар яриагаа шуудхан эхлэхэд бүсгүй амаа ангаа мэр тайхав. Холмс эхлээд би Чарлз Баскервиллийн нас барсан тухай хэргийг байцаа мөрдөж байгаа юм. Үүнтэй холбогдуулж таны мэдээсэн зүйлүүд бас чимээгүй өнгөхийг оролцсон бүх зүйлийг миний найз доктор Ватсон надад ярьсан гэлээ. Юун тухай чимээгүй өнгөрчих вэ? Гэж хигжүүн байдлаар сүргэн асуув. Оройн 10 цагт Чарлз Гуаг явган хаалганы дэргэд уулзъя гэж дуудснаа та хүлээсэн. Чарлз Гуа чухам тэр цагт тэр газар дээр бие барсныг бид мэдэж байгаа. Энэ хоёр баримтын хоорондох холбоосны тухай та чимээгүй өнгөрсөн байгаа. Энэ хоёрын хооронд ямар ч холбоос байхгүй. Тийм бол гайхартай тохирсон мөчлөл байж. Эцсийн бүлэгт энэ уялдааг олж тогтоож болох нь малад юм. Лайнс авха, би тантай тун нууж хаалгүй яхахыг хүснэ. Энэ хүний амны хэргийн тухай яригдж байгаа юм шүү. Тэгвэл хэргийн баримт сэлтээс үзэхэд зөвхөн таны найз Степлтон төдийгүй. Бас түүний эхнэр нь хүртэл мөрдөн байцаалтанд орох болоод байгаа юм. Лайнс авха суудлаасаа огл үсрэн босож түүний эхнэр гин шүү гэлээ. Энэ бол хинт ч гэсэн нууц зүйл биш. Дүүгээ гэж хэлдэг тэр бүсгүй чинь үнэндээ Степлтоны эхнэр юм. Лайнс авха сандал дээр лаг хийдэл сууж байдаг чадлаараа гар хурууга базлахад хумсан цагаан болоод ирлээ. Юун эхнэр гэж? Эхнэр гинүү? Тэр чинь эхнэргүй хүн шүү. Шерлок Холмс дал мөрөө хавцсхийн суун. Үүнийг батлаад орхиоч. Нотлоод өгөлдөө. Хэрв та чадах юм бол гэдэл Лайнс авхаа сүйд болох бөгөөд нүдний харц нь ямар ч үгнээс илүү зүйлийг тоочин ярих ажээ. Шерлок Холмс халааснаас бичиг цаас гаргаж
Нотолж ядаад байх юм байхгүй. Энэ хос одоогоос 4 жилийн урд Йоркд авахулсан гэрэл зураг энэ байна. Зургийн ар дээр мистер Вандлер, миссис Вандлер гэж бичсэн байгаа. Угаасаа та уулзаж учирч явсан бол энэ хүүхнийг таньж байгаа биз? Цаашилбал магад итгэж болох хүмүүсийн гарын үсэгтэй 3 бичиг баримт байна. Энэ бол дээр үед Сент Оливер гэдэг хувийн сургуулийг эзэмшиж байсан Ирим 2 Вандлерийн бичсэн тодорхойлолт юм. Та өөрөө энэ бичгүүдийг уншаад үзэхлээр үнэхээр таны танилуд байна гэдэгт эргэлзэх зүйл бүрэн алга болно гэв. Лайн савхаа урдаа байгаа бичгүүдийг хальт ширүүн харснаа биднийг харав. Урам нь хугарсан бүсгүй нүүр царай яг л хөдөлгөөнгүй тогтоосон баг мэт болжээ. Түүний өгүүлэх нь. Хооломсгүй. Тэр муу ногш чинь намайг гэрлэлтэд цуцлуулчихвал надтай сууна гэж андраасан юм. Түүний ганц ч үгэнд итгэж болохгүй хүн юм шив дээ. Дандаан ч намайг мэхэлж байжээ. Яахын тулд тэрвэ? Юунд ингэв? Ганц миний төлөө санаа тавьж байдаг гэж би бодож байсан. Би чинь түүний гарт орсон нэг зэвсэг төдий болж байд шүү. Ийм хотолч амтанд үнэн ч хിവэрэ байх хэрэг юу вэ? Түүнийг хаацайлаад ч яах вэ? Булаа ажиллах аврыг өөрөө төлөг. Юу л асуул асуу. Би юухэн ч нуухгүй. Харин би тэр загтлыг бичиж байхад тэр нь миний хамгийн дотны найз Чарлз Ван Ам насыг сүйтгэнэ гэж ердөөч бодоогүй юм шүү. Гэхэд хооломс. Би эрхэмсэг таны хэлсэн үг болгонд итгэж байна. Танд үүнийг ярихад хэцүүхэн байгаа байх. Тэгвэл ингэж тохирох уу? Ярихыг нь би ярий. Ямар нэгэн чухал зүйл дээр буруу яривал та засаад байгаарай. Загтлыг Стиплтны ятгалгаар бичсэн биз? Тэр чинь өөрөө хэлж бичүүлсэн юм. Гэрлэлт цуцлуулахад орох бүх зардлыг Чарлз Вадан гэж Стиплтн ярьж байсан биз? Тэгсэн. Загтлыг явуулчихсан хойно болцсон уулзалтаа бүү оч гэж ятгсан уу? Цуцлалтын зардал мөнгийг хөндлөнгийн хүн гаргадаг юм бол өөрийгөө хүн гэж хүн гэхэ болно гэдээсэн. Хэдийгээр ядуух тархан боловч бид хоёрыг BBS-н зааглаж байгаа саадыг арилгахын төлөө эцсийн ганц зоосоо сэгсрэхэд ч бэлэнгэж андгаалсан. Тэр чин элдв үйлдэлд дараалал сайн барьдаг хүн байх нэ. Цаашдаа хэрэг явдал юу болсныг огт мдээгүй байж байгаад Чарлз гой өгсөн тухай сонноос олж уншсан биз? Тийм ээ. Уулзан гэж болзож байсан тухай нэг жантанд хэлэхгүй байж чадна гэж Стиплтон таны амийг авсан уу? Тийм ээ. Чарлз гой сүрхийн нууц битүү байдалд үхсэн. Хэрв тэр загтлын тухай олж мэдэх юм бол намайг сэжигт үртэн гэсэн. Намайг ингэж сүрдүүлсэн болохоор би ч чимээгүй байя гэж шийдсэн. Ойлгож байна. Гэвч та ямар нэгэн зүйлийг сэжиглэж байсан уу? Лайн савхаа шууд хариулахаас тэнэгэлцсэн бололтой доошоо тонгоон сууж байснаа ингэж ярив. Би тэр хүнийг маш сайн таньдаг байсан их та. Хэрв намайг мэхлээгүйсэн бол би ингэж игчлэн уудлахгүй байсан гэв. Ер нь тэгээд та тун азтай саллаа да. Стиплтон таны гарын дор байсан. Үүнийгээ ч өөрөө мэдэж байсан. Гэлээч гэсэн та ам мэд гарлаа. Та сүүлийн хэдэн сарын турш хутганы ирэн дээр тогтож байсан хүн. Одоо Лайн савхаа танд сайн сайхныг хүсхийг минь зөвшөөрнө үү? Бодвол бид нар дахин уулзсан байх гэж хооломс хэлв. Бид хоёр тэднийхээс гарч Лондоноос ирэх хурдан гарт тэргийг өгтөн хүлээхээр өртөөний зорчигчийн тавцан дээр дахин хурж ирэхэд за ингээд л зарим зүйл баг сагаа тодорч манан будан нэмгэрч байна. Би даан их удалгүй манай үеийн хамгийн дөрөгтэй энэ хэргийн зүйл нэг бүрийг тодруулан босгох болно. Эрүүгийн мэрэгжилтэн нар иймэрхүү хэрэг гарч ил байсан юм гэж хэлээд 1866 онд Молоросын Гроднод гарсан амны хэрэг. Умарт Каролайны Андерсоныг цахан дурсах байх. Гэвч одоо бидний эрхлэн шүүж байгаа энэ хэргийн дотор зарим нэгэн өвөрмж шинжүүд байгаа юм. Бид одоо ч гэсэн энэ муу овжин залрахаг итгээдэд шууд матлгоо долоож барахгүй л байна. Гэвч Ватсон минь өнөө шөнө унтах цаг болоход бүх зүйлийн учир олдно гэж миний хэлснийг бүү мартаарай гэлээ. Лондоны хурдан галт тэрэг дуучмээ боссоор өртөөн дээр зогсоход нэгдүгээр зэргийн вагноос ямар нэгэн зүйлээрээ ёл нохоо санагдуулсан намхан нуруутай бадрун эр тавцан дээр үсрэн бууж ирлээ. Минд усаа мэгэлцэв. Лестрейд манай найзыг гүнээ хүндэтгэн байгааг хараад энэ хоёр хүн хамтран ажилдаг болсноос хойш мэргэжлийн мөрдөгч их зүйлийг ойлгож авсан байна гэдгийг мэдэв. Жинхэнэ тулж ажиллах дуртай энэ хүн манай гарамгаа ондчийн логик бодлогоодыг яаж үзэн яддаг байсан нь миний санаанд иххэн байв. За тэгээд тонк хэрэг үү гэж Лестрейд асуув.
ойр хавьд ийм хэрэг дайрагдахгүй. Бидэнд 2 цагийн нөөц хугацаа байна. Энэ чөлөөнд өдийнхээ хоолыг идээд агцгаая. Тэгээд дараа нь Лестрейд таныг Дартмур нутгийн шөнийн дээд зэргийн цэвэр агаараар дайлж Лондоны манангаас хоолоогоо цэвэрлэхэд чинь тусалцгаана. Энд юусоо ирж байгаагүй юу? Тэгвэл та энэ нутагтай анх удаа учран танилцсанаа тун удаж мартан байх гэж Холмс хэлв.